Австралид магистрийн зэрэгээ хамгаалаад дуусчихлаа гэсэн чинь бүр нэг л итгэж чадахгүй байна. За өглөөнөөс эхлээд ингээд нэлээд сэтгэлийн төвшөртэй, сандарсан мэдрэмжтэй өглөө эхлүүлээд ямар ч байсан хүүгээ сургуульд хүргэж өгчөөд гэртээ ирлээ. Нэлээсэн одоо сандарсан яана гэж бодсон мэдрэмжтэй байсан учраас нэг 20 минут бясалгал хийгээд сайхан өөрийгөө тайвшрууллаа. 2-3 цаг маш сайн бэлдээд өнөөдрийнхөө презентацийг бол маш амжилттай явуулахын тулд бэлтгэлээ нэлээд сайн хангаж авлаа. Сургууль руу явахаар бэлдэж байна. Ямар ч байсан 2 төрлийн хувц өмсөх ёстой. Манай багийнхан бол энэ том ачааны дараа гараад одоо магистрийн зэрэгээ бүрэн хамгаалт дуусж байгаа учраас хэдүүлээ сайхан орой парти хийдэ шүү гэсэн. Эхлээд дотроо болохоор партинтай зориулсан хувцас өмсөд, гадуур нь дээлийн өмсөд презентацийг хамгаалахаар бэлдэж байгаа. Хамгийн сүүлийн хичээл учраас ягаад ч юм дотроо гонигтай юм шиг байна. За ямар ч байсан сургууль дээр ирээд багийнхандаа уулзаад өнөөдрийнхөө презентацийг амжилттай тавина гэж бодоод ирлээ. Австралид магистрийн зэрэг хамгаална гэдэг бол өөрөө маш том сорилт байдаг. Миний эргэн тойронд байдаг хүмүүс бол бүгдээрээ баг үсэн цайгаа төгсөж байгаа. Миний хувьд бол яг уу дасгал, бясалгал хийдэг учраас арай нэг гайгүй дух хэсгийн өсөж байгаа халцраад сургуулаад өгслөө. Ямар ч байсан ингээд 2 жилийн хугацаанд маш олон сорилтыг давж бууж өмөр санагдсан ч гэсэн энэ хүртэл тисээд сургуулаад өгсөндөө чин сэтгэлээсээ баяртай байна. Үндэсний хувцас өмсөд презентацийг тавилаа. Манай баг эхний баг байсан учраас харьцангуй айц багтаагаар шууд гараад амжилтаа дуусгаж чадлаа.